За миний нэрийг Ганболынгаа Эрдэнэ гэдэг. Миний аав Жамян аав бол одоо 1964 онд төрсөн. За тухайн үед манай аав болохоор 2023 оны 24-өөс 23-наас 24-ний шилжих шүүн. За Сэхэнд байгаа эгчтэйгээ уулзах гэж явж байгаа. За энэхүү осолд өртсөн 39% буюу 3 дугаар зэргийн төлөгдөлтэй. За төлөгдсөн газрууд нь ерөөхдөө нүүр, хүзүү, толгой орчим, гар сарвууны хэсэг, за гуй болон шагаа, хөлөө уул зэргээрээ гэмтсэн. За тэгээд тухайн нөхцөл байдал бол маш амар байсан л та. Маань яг л танихгүй хүн шиг болсон байсан. Одоо ялангуяа нүүр царайн ч гэсэн одоо бүхэл бүтэн нүүрээрээ төлөгдөж чинь. За дээрэс нь өндөр настай болохоор нөхөн төлжилт нь маш удаан. За тэгээ бие махбод сэтгэл санааны хувьд байнгын дарлан нэгсдэг, зүрхэн өвддөг, жижигэн чимээ гарахангууд л айж цочдөг. За тэрнээс олоо зүрхэн дээлдэг. За мөн дээрэс нь гар хөлөөр нь байнгын шархирж өвддөг. Ялангуяа нүүр орчмоор болохоор наран удаан гарч болохгүй, хүйтэн удаан гарвал одоо цэврүү үүсэрдэг, улаалт үүсдэг, улаадаг, түлэгддэг. Одоо биеийн байдлын хувьд бол маш хүнд байдалтай болсон. Манай аав бол өмнө нь ерөөсөө хүчээ илдэггүй байсан. За тэгээ тухайн нөхцөл байдлаас хойш бүтгэл бүтэн ер нь 1 жилийн хугацаанд эмчлүүлж ээж буцаж ер нь хөл дээрээс ирсэн гэж хэлэхэд болно. Мөн тухайн үед унж авсан Прус маркийн автомашин бас бүрэн шатаж ашиглах боломжгүй болсон. За тэгээд ерөнхийдөө маш их сэтгэл санааны хохирол, эрүүл мэнд, бие махбод, за дээрээс нь тогтмол орлоготой байсан хүн харин 2 жилийн турш тогтмол зарлагтай болоод амжиргааны түвшин ч гэсэн тодорхой хэмжээнд бол буурсан. За тэгээд энэ бүх Монгол хүн ч өөрөө үндсэн хуулийнхаа 19 дугаар зүйл заагдсанаар одоо тий одоо ямар нэгэн байдлаар тухайн хүний эрх үүрэг одоо сэвтгийн бол ямар нэгэн байдлаар хөндөгдөх юм бол тэрийг нь буцаж сэргээх үүрэгтэйгээ заасан байдаг. Гэтэл Монгол хүн ч өөрөө эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл яг энэ аимшигтай улс орны түвшинд, гамшигын түвшинд хүрсэн аимшигтай осол болсноос хойш бүхэл бүтэн 2 жил өнгөрчөөд хахад дөрвтэй арга хэмжээ авахгүй, шүүх цагдаагийнханд хөдөлж өгөхгүй, тэгээл нэг байжгаад тэр хүмүүс чинь 8 насаараа эрсдсэн, сэтгэл санаагаараа маш хүнд байдал орсон хүмүүсийг тэгээд дуудан цагдаа нар ирээл гарын үсэг зуруулаад шалгаж байгаа гэж явуулцдаг. Тэгээд тийх болгонд манай аав тэгэл би энэ мууч гэсэн яваал очдөг. За одоо л нэг гайгүй шийдвэрлэх чинь үү, одоо л ингэ чинь үү гэл тэнгүүн гарын үсэг зураад явуулцдаг. За тэгээд тэр хилцүүлэг нь болсон тий шүүхийн хилцүүлэг нь болсон, тэрэн дээр бас олигтой юм болгүй буцаасан, шүүх нь буцаад мөрдөн байцаах руу шилжсэн гэл маш олон хэцүү дамжлагуудыг бол дамжиж байна л да. Тэгээд энэ дээрээс чинь бид бүхэн чинь амь насаараа сэтгэл санаагаараа хохирсон байгаа, эрүүл мэндээрээ хохирсон байгаа хүмүүс бас энийг бас байнгын ингээд давтан яриад, байнгын ярьцлага өгөөд энийхээ төлөө өөрсдөө хөөцлөөд явах бас сэтгэл санааны хувьд бас маш хэцүү байна. Дээрээс нь энэ хүмүүс чинь бүгдээрээ улс орондоо өчнөө жил нэмийн натгал татвараа төлсөн, одоо бүхэл юмаа төлсөн байгаа хүмүүс. Гэтэл миний хувьд би дөнгөж сургуулаа төгссөн, чинээ болсон, одоо хүчин болоод улс орноо хийж бүтээ гэсэн зорилготойгоор ингээ ажил төрөлд ороод явж байгаа хүний хувьд яг ийм байдлаар төр засаг нийгэм маань буцаагаад биднэрт ингэж хандж байгаа бол үнэхээр одоо бас итгэл бол алдарж байна. Тэгээд ерөнхийдөө бол маш хүнд байна. Ямар нэгэн байдлаар шүүх цагдаа бид нар төрлөө хандаад байгаа шалтгаан нь энэ ингээд шүүх цагдаа сэргийлэх нь удаад байна. Ямар нэгэн байдлаар тодорхой арга хэмжээ хариулт биднэрт өгөхгүй байна. Хин нь одоо бурууд нь хин нь нөхөн төлбөр өгөхийн гэдгийг шийдвэрлэхгүй удаад байгаа учраас ямар нэгэн байдлаар чиглүүлэл өгөөд, дэмжлэг өгөөд тэгээ ингээд энэ хүмүүсийн гомдлыг нь хурдан шийдчихээ гээд одоо тийм чиглүүлэг өгөөсэй л гэж хүсэж байна. Тэгээ Монгол улс гэдэг одоо зүйлийн чинь хамгийн үнэтэй зүйл нь Монгол хүн өөрөө байж ич Монгол бас бүрэн бүтэн оршин тогтно. Гэтэл ийм олон хүн 8 нас эрүүл мэнд, эд хөрөн, сэтгэл санаа бүх юмараа хохирчоод хахад тодорхой хэмжээнд арга хэмжээ авахгүй одоо бол зүгээр мартагдсан хэргийн азгүй нэг хохирогч болоод үлдчихэж байгаа да. Энэ дээрээ бол маш их гомдолтой гонигтай байна.